За бүгдээрээ сайхан амарсан уу? За намайг Инхчин гэдэг. Би Diamond Academy-да сэтгэл зүйч болон сурагч багшаар ажилладаг хүн байгаа юм. Тэгээ дөрөвдөг жилдээ ажиллаж байгаа. За тэгээ iBrand хөтөлбөрөөр тадтэй бас уулзж байгаадаа бол таатай байна. Тад хэдэн хоног дээр явж байгаа вэ? Би бас хоёр гэсэн гэсэн. Өмнө дадлага ажлууд ямар дадлага ажлууд хийсэн бэ тад? Хагас өдөр бол дандаа бичих. Аха. Хичээнэ хийх чадвар тэгээд юу Мсраа дифэн. Та лампад ээж юм байна тий. Сая нөгөө энэ хөтлийн бичих чадвар гэсэн. Ааха. За тэгээд нөө бичих чадвар дээр ямар дасгалууд хийсэн бэ? Ер нь агуулга ямар хөө орсон бэ? Сэтгэл хөдлөл тэгээд юу яасан. Тэр сэтгэлийн дагуу. Жишээ нь ямар сэтгэл хөдлөл? Жишээ нь өглөөш гэсэн. Нэг нь болохоор нөгөө мэдрэмж арга байна. Нөгөө сэтгэл төрөсөн юм. Аха. Тэгээд бас нөгөө одоо нэг юм боцлаар байгаа юм гэдэг тэндээ өөрсдөө өөрсдөө юу хэлсэн юм. Бас тиймэрхүү хичээлээс олсон юм байна те. Ер нь яг сэдвийн хүрээнд түүнийг одоо дэлгэрүүлсэн маягаар орсон юм байна шүү дээ те. Сэдвийн нөгөө одоо өөрсдөө нэг чиглэлээр өөрсдөө. Энэ дэр ямар чиглэл юм баа мэл товчхон тайлбар хэлвэл Орчин улаан төгөөртөөс төгөөрөх болцоо эмэлээ маркетинг гараж. Эмэлээ тэрийг л нэг хамгийн гол энд ямар нэг зүйл лайв хийж байгаа тэгээд түнс мэдээлэлээ хүргэх гоё тий. онлайнаар л одоо буст хийдэг. Тэр талтай юм. Байл. Таны хувьд юу юм бэ? Аха, ямар чиглэлтэй юм бол? Аха. За, таны Аха. За. Таны аха. Эмнэлгийн аха. За. Таны хувьд болохоор ямар гоё юм бэ тий. Бас арай нэг сошиал одоо чадварууд гэсэн үг юм биш үү тий. Та яг нөгөө чанар аягүй байсан чиглэлээр. тийм чи. Пэйж хөгжүүлэхээ. Пэйжнээс ер нь та мэдээлэлд оруулаад явж байгаа юу? Оруулаад явж байгаа. Тэгээ одоо юу талаас хэрэглэгч талаас нь бичсэн. Нарийн хөгжил. За баярлалаа. Онлайнараас нэг хүн ороод ирсэн байна тий. Өдрийн мэнд миний яриа зүгээр сонсогдож байна уу? Байна уу? Сумья гэж хүн орж ирсэн байна. Яриа зүгээр сонсогдож байна уу? Дэлгэцэн харагдаж байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэндэ дэлгэц зүгээр яриас зүгээр байна. За баярлалаа. Та бас дундуур За жихвчээ зүөх гээд нөгөөдхөр нь гаргаж ирсэн. За талархлаа. Зүгээр байна. За. Миний сэдв болохоор юу юм?
яг хөө түлхүү жоохон мэдрэмж сэтгэлдээ бичгээр илэрхийлэх болон одоо таны сэтгэл зүйтэй хамааралтай тийм зүйл гэсэн үг. Тэгээд бичгийн одоо чадвараар та бас хүмүүст ямар байдлаар ингээд хүрж болох юм бэ гэсэн агуулга санаа бол цаана байгаа гэсэн үг. Яг тэгэхээр нөгөө хэрэглэгч нар чинь маш олон мэдээллүүдийг авч байгаа гэж үг. Зарим хүмүүс одоо зүгээр бичлэгийг үзээд тэр мэдээллийг авчдаг хүмүүс байна, лайв үзээд авчдаг хүмүүс байна. Эсвэл тэр текст агуулгыг уншаад илүү одоо ойлгож авдаг гэж хүн байна гэдэг ч юм уу тийм ингээд маш олон төрөл одоо зүйлээр тэр хүн тэр мэдээллийг авч байгаа учраас бас нэг олон чадварууд л хэрэгцээтэй юм байна л да тийм видео хийдэг бол хийчдэг товч танилцуулга хийчдэг бол хийчдэг одоо пост одоо мэдээлэл бичдэг бол сайхан бичдэг ч гэдэг юм уу тийм яг ойлгомжтой цэгцтэй бичих юм бол илүү одоо үр дүнтэй бас ингээ хүрэх боломжтой. Тэгээ зөвхөн бичгээр бас та тэр одоо үн цэнтэй өөрийнхөө бизнесийг хүмүүстээс хүрэх ингээ боломжтой гэсэн юм нь л санааг хэлж байгаа маа. За тэгээ өнөөдөр бол зөвхөн нөгөө нэг ажилтайгаа шууд холбож биш бас өөрөөсөө мэдрэмжээр одоо тулгуурсан хэдүүлээ дасгал даалгавруудыг хийн. Ер нь яагаад бас нөгөө бичгийг илүү ингээд онцлоод байгаа вэ гэхлээр одоо ер нөгөө нэг илүү хүмүүстэй одоо ойр дотн байх мэдээлэлээ солилцох, ярилцах байдал нь айгүй ховор болчиход байгаа. Тэгэхээр бас илүү ойр дотн одоо өөрийнхөө бодож байгаа, санаж байгаа, доторх одоо мэдрэмжээ бас бусдад хуваалцах нь ямар одоо тийм сайхан бас мэдрэмжийг төрүүлдэг юм бэ, төрүүлэх боломжтой юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцаад агуулга үзээд ингээд явна гэсэн үг. Ер нь дан одоо дасгал ажлууд хуваалцсан тийм дасгал ажлуудаас хэдүүлээ өнөөдөр ажиллаад тэгээд дуусах байгаа шүү. За. Хичээлээ эхэлж ярилцахаас өмнө хэдүүлээ энэ өнгөнүүдээс сонгоно. Тэгээд яагаад бас энэ өнгийг та сонгож байгаа вэ гэдгээ өөрийнхөө мэдрэмжээр одоо үндэслээд хэдүүлээ ярилцсна гэсэн үг. За та тэнцээс өнгөө сонгоч. Илүү хамгийн таны одоо нүдэнд тусаж байгаа Хоёрыг сонгочихлоо. болно. Юмээс олох. Яг бүр олон ч одоо хайшинтай. За нэг 2 моёр авах болно дөө. Яг бас нөгөө нэг хитрхи олон гэхлээр чинь бараг ингээл те бүх өнгөнд зүгээр чимжиг харагдахаар өнгөнөр байгаа зү те илүү нөгөө нэг тод өнгөнөр жоохон уусалттай тийм өнгөнүүд байгаа. Би хоёрыг сонгочихлоо. За бусд нь сонгоцсон уу юу? За тэгвэл танаас эхлүүлээд хуваалцаа аль хоёр өнгийг сонговоо. Тэгээд яагаад сонгов те энэ өнгө нь танд бас ямар мэдрэмжийг өгдөг? Магадгүй юутай холбоотой аж болох вэ гэдэг ч юм уу. Би нэг тод өнгө. Тод өнгөнд зуртай. Энэ ном шууд тус. Одоо энэ юу? Аха. Дутаа өгсөн гэдэг гоо. Тэгээ дараа нь энэ яа. Бас тод яага. За өөр тань дээр болохоор энэ хоёр өнгөтэй холбоотой ч юм уу. Одоо зарим хүмүүс ингээд өнгө сонгонгуутлаа нэр хөвчлэн би өөрийнхөө одоо байгаа юмнуудыг бодохоор ийм юм өнгийн юм нэр авсан байт юм биш үү гэдэг ч юм. Надад арай юм ээлтэй эсвэл илүү зөгтөг мөгтөгч гэдэг юм уу те. Эсвэл магадгүй одоо нөгөө нэг илүү одоо нөгөө тааламжтай гэдэг ч юм уу нэг иймэрхүү байдлаар бас нэмэлтээр хэлвэл энэ хоёр өнгөн танд ямар одоо цохилтой юм шиг санагддаг. Хувцсны хувьд бол энэ янз. Зүгээр нэг дуртад мэдэмжтэй нэг юу нь бол тэр нэг гоё бодноо. Тэгээд нөгөө уусалтай юу гэж хэрэглээгээ бодох юм бэ? Зинэр. Хэрэглээгээ бодох юм болоо. Тэгэхээр үгс үг лээ хойлоо жоохон дэлгэрүүл. Тэгээд энэ тод өнгөд чинь хэмдэн унсан. Нэг жоохон ингээд яхаа нэг хэсэг нэг жил ч юм уу өмсчихвэр яг нөгөө юм өмсөх юм шиг. Эсвэл нөгөө юм хэрэглээд амжих болчихсон. Тэгэхээр нөгөө нэг зүгээр тийм цэг ч юм уу харин дүр тутамдаа ч юм уу тий. Дутам. Ер нь цэнхэр ягаа ногоо гэсэн юм уу тийм байна тий. За байж. Та хэлэх үү? Би асаар энэ тод хүү. Улаан хүрэн тод хүү хөнгө. За. Ягаад та энэ хоёрыг сонгосон бэ юу? Ер нь тэр энэ тод хүү тэр юм болох бас үзсэн. Одоо болохоор би бас одоо насаа гэж байгаа. Ер нь жоохон заавс нэг сараа сарал тийм хэд юм би юм. За. Цайвар цэнхэр. Эд юм байна те. Энэ шаруу. За. Сонгох болсон шалтгаан нь болохоор ер нь
Миний хувцсны ер нь цагаан болцоо тэгээд ийм цайны тод өнгөд их байдаг. Цагаан өнгө жуулж тэгээд шар өнгөөр үзсэн. Насаараа л шар. Би л хөшөрч байгаа юм чинь гэж боддог юм. За. За тэгвэл ингээд дараа шууд ярьчих. Сонгосон өмнөд гоё хэлээ. Цагаан хар юм байна. Энэ үү? Аха. Өөрийн болохоор сонгосон. Тэр нь болохоор өрөөсөө бодож ш барах юм биш одоо гахаа юу арчин тоо тэр хам ийм шамтай. Шууд орой тийсээ класс ахшаа наа. Энэ уусалтай. Яг шав шиг байна. Яг шав чаран биш. Тэр шав шиг байна. Хамдик тайш. Аха. Чарангүй. Аха. Харин тийм байна. За. Аха. Тод ягаа юм байна те. Энэ хоёр өнгө нь хоёулаа юу? За. Баярлалаа. Таны хувьд болохоор сонгосон юм уу? Шаран. Ганцхан шар өнгөн үү те? Энэ үү? Энэ шаргал нь уу? Тод шав. Яг үгэх мэдчихлээ те. За манай онлайнаар зөвхөн шар өнгөө ер нь бол өөр сонгосон өнгө байгаа юу? Шар өнгөө те. За манай онлайнаар урд ирсэн хүмүүс маань ямар өнгөийг сонгож байна? За би болохоор энэ цэнхрийн дээсалт байгаа. Оранжтой өнгө. Оранжтой. Яг улааны доотлын цэнхрийн дээдлийн юм байна те. Тий. Тэгээд тэр юуны ногоон өнгө тэр нэг хоёр цэнхрийн гол байгаа ногоон өнгө. Аха. Энэ хэдийн өнгө сонгох вэ? Нэгээс хоёр ахад л болох юм. За энэ хоёр. Тийм. За энэ хоёр өнгийг сонгосон шалтгаан нь болохоор юу байна таны хувьд? Ер нь яг ингээд харахад энэ өнгөнүүд дотор хамгийн таалагдал ясан өнгө байна л та. Яг тийм юм хэрэглээнд янз бүрийн юмд эсвэл өөр одоо мэдрэмжээр ч үндэслэн илүү тааламжтай байдаг өнгө нь гэсэн үг үү те? Тийм ер нь яг тухайн юунаас л хамаарал өөрийн мэдрэмжээрээ л ер нь юу гэх сонгодог юм да. Өнгөөдөг юмыг бол тийм. За мэдрэмжэл тагсан өнгө юм л. Тэрнээс яг дандаа яг энэ өнгө нь бол таалагдчих. Яг одоогийн энэ байгаа нөхцөл яг одоо бол ингээ харахаар энэ хоёр өнгө л маш тийм нөгөө мэдрэмжээр дагаж яг сонгогдсон өнгө. За баярлалаа. Гэх мэтчлэн яг ингээд өнгөнөр ч гэсэн ингээд бидний сэтгэл зүйд харах өнцгт ингээд нөлөөлж байгаа гэсэн үг байхгүй тий. Одоо жишээ нь ингээд ногоон өнгө гэл одоо энэ өнгө ч юм уу тэр одоо ийм ногооныг харахад одоо яг ингээд сайхан цаг хугацаа сайхан болж тий. Цэцэг навч дэлгэрж ийн гэдэг ч юм амар тайван нэг юм бүрэн сайхан амьсгаа авч байгаа юм шиг тий. Тэр мэдрэмжийг магадгүй зүгээр ногоон өнгийг харахаар
мэдрүүлж байгаа байхгүй тий. Шар өнгө жишээ нь байх юм бол яг л одоо сайхан дэлгэр, сайхан цацарсан, ад жаргалтай тий, баяр баясгалтай, хөгжилтэй гэдэг ч юм уу ингээд бас тийм мэдрэмжийг ингээд төрүүлж байгаа. Тэгэхээр яг өнгө болгоныг бас ингээ хүмүүс өөр өөрөөр ингээд мэдэрдэг. Тэгээд бас зарим ингээл яг онлайн дээр ч одоо пост янз бүрийн юм ингээл хүмүүсийн мэдээлэл өгж байгаа нь харна шүү дээ тий. Тэгэхээр бас тэр хүн одоо тэр постыг бас яаж бэлтгэж ийн магадгүй та яг одоо тухайн тэр одоо постоор тэр мэдээллээр тий яг ямар хэсгийг нь аль агуулгыг нь хүнд хүргэх гээд байгаа юм бэ гэдг нь хүртэл одоо эможи за тэгээ пост авах юм бол тэр өнгө дүрс хэлбрээр тэр хүмүүст хүрэх боломжтой болчиход байгаа ийм л одоо нөгөө сошиал орчин чинь ийм болчиход байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бичиг байх юм бол тэр бичгийн зөвхөн бүгдийг нь уншаад бас одоо бүх хэсэг нь чухал байх одоо алдгүй байх боломжгүй тий. Тэгэхээр тэр олон агуулгуудын одоо тэр нэгэн өгүүлбэр тэр хоёрхан өгүүлбэрээр та яг энэ одоо агуулга ойлгуулах одоо бүрэн боломжтой. Эсвэл одоо нэг юм пост байлаа гэхэд нэг юм улаан дээрх байгаа юм ин хараад за эн чинь ерөнхий юм агуулга юм байна. Гэхдээ гол нь эн чинь нэрийг ингээд хямдарсан одоо 20%, 30% хөнгөлтэй байгаа юм байна. Надад ийм боломж өгөх гэдэг юм гэдгийг тодорхойлох юм бол төлхөө хаяг одоо тэр хүнд өгж байгаа одоо агуулга нь яг үнцэнтэй төргөө хугацаанд одоо хүрж ийна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас чухал одоо нөлөөтэй гэж үзэж байгаа юм. За хэдүүлээ бас ингээ хөгжилтэй байдлаар нэг мэдрэмжийг 3 хэлбэрээр хэдүүлээ бичиж үзнэ. Бүгдээ тэмдэглэх юмтай ах тий. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр өглөөний мэдрэмж дээр үндэслэж энэ 3-ын аль нэгийг нь сонгоё тий. За өгүүлбэрээр бичиж болно зүгээр өгүүлбэрээр. За эсвэл ямар нэгэн түүх юм шиг те түүхт одоо байдлаар зохиомжилж бас ингэж гоё уран дэлгэрүүлж явах бичиж болно. Эсвэл шүлгэлсэн маягаар шүлэг хэлбэрээр одоо тухайн мэдрэмжийг та зохиож одоо бичнэ гэсэн үг юм. За таад бодож байгаа дотроо аль нэг хэлбэрийг нь сонгоод яг өнөө өглөөний мэдрэмж шүү манайхаа те. Яг өглөө босоо таны мэдрэмж ямар байсан те гэрээс гараад одоо энд ирээд суух хүртэлх тэр мэдрэмж гэсэн үг шүү. Жижиг гэлтгүй одоо бүх яг өглөө босоод би чи яалаа ийлээ гэж бодож байгаад тэр бүх мэдрэмжүүдээ аль болох шингээх нь штэ те. Тэр шүлэг байж болно. Түүхэн хэлбэр шиг байж болно. Эсвэл зүгээр л өгүүлбэрээр те үргэлжилсэн одоо өгүүлбэрээр ингэж бичиж болно. За нэг 5 минут болох байхаа. Тэгээ энэ 3-аас та аль нэгийг нь сонгоод 3 янзаар бичих юм уу? тэгээ нэгийг нь сонгоод бичнэ. Өөр бас бичих болоод ярьсан асуудал байгаа хэлүүлээ. Тэгээ гол бас нэгийг нь сонгоод яа чуу дүүтийн скам харин юу юм бэ наа мөрөнд басдаг гэдэг.
Бидний заад нөгөө сайхан ухтар агуулга төгс төгөлөөр бичих бол шаардлагагүй тий. Зүгээр л яг нөгөө таны доктор одоо бодож байгаа үгүй л урсгаж гаргана гэсэн үг байхгүй юу? Тий. Заавал таны шүлэг бичгээгүй, сайхан түүх одоо бүтээ зохиогээгүй зүгээр л бүтэн өгүүлбэрээр урсгаад л одоо бичнэ гэсэн үг шүү. Болцсон уу тий та? За хэдүүлээ болцсон хуваалцаж унших уу? За юу яа. Мэдрэмж гэдэг энэ болоо одоо аюул хэрэгцээ болсон тийм. Мэдрэмжтэй сэтгэл хөдлөлт. Тэр үед зүгээр гурдаар гурд хэсгээс авах шүлэг уу юу тийм. Тэрний яг өөрөөр энэ эзэрхийлж байгаа юм мэдрэмж бүрээ нөгөө энэ дөрөв бүтчих юм. За энэ юу шүлгээс нэр болохоор мэдрэмж.
Аха. Мэддгүй юм алга мэдрэмж минь мэдэх сурах гэдэг хичээх юм мэдрэмж минь мэдсэн тууснаа бодох юм мэдрэмж минь миний амьдрал сайхан мэдрэмж юм юу баяр хөөр баясгалан байх маа. Ямар гоё юм бэ те. Нэрэл нөгөө нэг яг ингээд бодохоор одоо хүний сурах хөгжихтэй хүртэл мэдрэмж сэтгэл хөдлөл шууд хамааралтай байдаг. Тийм ээ. Та тэн дээр юу гэж бодож байна? Аха. Ямар талаараа илүү яага хамааралтай гэж бодож байна? Хүний одоо сурах хөгжих, шинэ зүйлийг өөртөө хийж дадал одоо бий болгох нь хүртэл бидний энэ мэдрэмж сэтгэл хөдлөлтөй шууд хамааралтай холбоотой байд юм байна л да тий. Сэтгэл хөдлөл дагаад хэлдэг. Одоо хүмүүс ч нөгөө нэг амар олон байдлаар суралцдаг шүү дээ тий. Одоо нөгөө суралцах арга барил нь өөр өөр байдаг шүү дээ. Тэгэхээр яг хуу мэдрэмж дээр одоо тулгуурлаж сурсан зүйл бол илүү нөгөө нэг урт хугацаанд үлдэх боломжтой л гэдэм байна л да. Тэгэхээр бүх зүйлийн бас нөгөө нэг үндэс суурь нь бол тэр мэдрэмж сэтгэл би энэ нэг зүйлээс одоо жишээ нь ингээл цай ууж хахад хүртэл би нэг мэдрэмж авч ирсэн. Тэ үнэхээр таатай одоо гоё амтагдж гин бүлээн сайхан дулаан байна гэдэг ч юм уу тийм мэдрэмжийг надад өгч гин. Зөрүүлээд магадгүй би үгээрээ одоо нэг хүнд одоо ингээд мэдрэмжийг өгж болно. Эсвэл үйлдэлээрээ таатай тааламжгүй тэр үйлдэлийг бас ингээд мэдрүүлж болно гэдэг ч юм уу тийм ингээд та одоо хэн нэгэнтэй харилцсан яриа холбоо үүсгэж лах юм бол ерөөсөө тэр хооронд та хоёрын мэдрэмж тэр нөгөө нэг харилцаан дунд чинь байнга л явагдаж байна гэсэн үг тийм. Үнэхээр та энэ хүнд мэдээлэл өгөөд борлуулах нь чухал гэдэг үн цэнтэй нь үнэхээр ингээд сайн бүтээгдэхүүн эрүүл мэндэд ийм маш тустай. Энэ техник технологиор таны одоо энэ зүйлийг чинь шийдвэрлэж өгөх гээд байгаа маа гэдэг нь үнэхээр мэдрүүлэх гээд байгаа юм бол бас л тэр хүний мэдрэмжэн дээр нь ажиллана гэсэн үг байхгүй юу тий. Тэгэхээр бас ингээд чухал буюу биднээс нөгөө нэг өөрийнхөө мэдрэмж дээр ажиллаж зөв илэрхийлж сурснараа тухайн хүнтэй харилцахад бол тэр нөгөө нэг харилцаа илүү сайн сайхан байна л гэсэн үг тий. Илүү одоо боломжтой тэр боломжит зүйлсүүдийг та ингээд авчрах боломжтой гэсэн үг. За маш гоё шүлэг уншиж өгсөн танд баярлалаа. За бусд нь та хэд маань ямар хэлбэрээр бичсэн бэ? Зүгээр тэмдэглэл. За зүгээр өгүүлбэрээр юм байна тий. Аха за. Зүгээр л уншиж. Тий зүгээр л уншиж чи. Тэгэхээр 6 өдрсэлээ. Энэ өдөр амралтын өдөр байсан ч өдөр бүр ирж босооч ажилдаа явдаг туршлагаас ирчихлээ. Эсвэл завгүй. Тэг онлайнд орж хэсэг бүлгэлээ. Өөрийгөө хүчлэн хичээл илэрхийлэх чадвар хичээлийг нэг цаг сонслоо. Асааны уулзалт хичээл 11 цагаас бод надад босчгүй цаг байна. Тайван босож цайгаа унгаа нүүрээ удаад бэлтгэлээ базаалаа. Зэрэг 2-3 үйлдэл хийх гэдэг зуршиг намайг ядраадаг болтой. За гэх мэтлэн зүгээр нөгөө нэг одоо жишээ нь та өдөр тутамдаа ч юм уу хай ч юм уу одоо иймэрхүү бодлыг ер нь боддгоо ер нь нэрэл би өөрийгөө ингээ хүчлээд байгаа юм байна да. Жохо ингээд байгаа юм байна да. Иннээсээ болоод би одоо жохо ингээ ядраад байгаа юм байна да ч гэдэг юм уу. Иймэрхүү бодол юм хэрэг байдгүй. Ер нь өөрөө өөртөө хэлэх байдал нь одоо хэр санагддаг вэ? Ер нь тандаа бодосгүй бол завгүй өртөг. Ер нь сүүлийн юм жилүүд. Тэгэл одоо өглөө яг өглөө 5 өргөл 6 өргөл ч юм уу ажилдаа гарал тэгэл унаад зугаал ажиллаа хийгээл ажлаа амжуулахын тулд яачаал тэгэл 4 өргөл ажиллаас гараад тэгэл буцаж байгаа сургуулиуд ороод туршил хийгээл заримдаа дараа 10 штэ буцаж ингэ таарч тэгээ хавсан бүцэн ингэ ашиглаж сүүл өгөн завгүй. Би жоохон ингэ мөн амарсан жоохон юм. Тэгтэл бол гайгүй. Аха. Тэр бол маш завгүй л байгаа юм. Тэ өглөө сорой хүртэл фүүл одоо ажилтай. Дахиад бүрээ ажиллаж нэг сүүштэй тэр өдөр чинь тэ оюуны бас одоо нөгөө нэг ачаал маш өндөр байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг яг хөө сэтгэл санаа ингээд дотор гайгүй юм шиг санагдаж байгаа. Эсвэл бид нар ингээд зайлуулчихдаг байхгүй тий. Магадгүй ингээд үнэхээр л одоо нөгөө нэг ажиллаа хийх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэж бодохоор стресс чинь янз бүр юм да. Би чинь яд тэр нэг юм уу эсвэл хоол өгдөг. Тэгээд тэрүүгээр энерги өгдөг. Тэгэхээр заримдаа нэг хагсан ч өгдөг.
удахгүй ч гэсэн ихтэй төлөө буцаад зүгрэх гэж байна. Тэгээд нэг сар хугацаа нөгөө юм. Завгүй өдрүүд үргэлжлэе тий. За баярлалаа. Тэр магадгүй бас л амрах нөгөө нэг цаг хугацаа. За. Тэгээ юу гэж хэлсэн бэ сая? Одоо үйлчлэл төрчин авч ирээд дахиад бодгоод орж ирж тэр чинь тухайн хүний чинь орж ирэх юм. Эсвэл ч миний бүс чинь юм мэдэрч байгаа юм. Ажлын нэг өдрийн ажлын өглөө хэрхэн эхэлдэг гэсэн таны өглөөний мэдрэмж гэсэн үг юм байна те. Ааха. За саний нөгөө мэдрэмж нь болохоор зөвхөн таны одоо өглөө босоо таны яг сэтгэл санаа доторх мэдрэмж нь бас ямар байсан бэ гэдгээ хуваалцарай гэсэн байхгүй юу? Тийм тэгэхээр таас арай жоох өөр ойлгосон байна те. Яг өглөө босоо таны мэдрэмж ямар байсан? Ааха. Тийм. Өглөө хэрхэн болсон, ямар байв, ямар үйлдэлүүдийг та хийв, те? Тайван сайхан гарч ирвүү? Хам одоо те? Сүр сар хийж гарч ирвүү? Жоо яагаас бас гарч ирлээ. Нийлээ байна. Нэг бодлого өгнө ирж ажиллаж байгаа юм. Тэгээд бид чинь гоё яаж ч хийсэн юм. Яар сандарсан байдлаар гарч ирсэн байна те. За баярлалаа. За. За тэгээд ингээд дараалал. Би болохоор яг өглөө босоод манай охин өнгөрсөн 7 хоног байна. Тэгэхээр ээж аваа таныг бүрсэн гоо шин таргийг өмөр юм гэсэн. Тэгэн чи өчтөр харин надаас бас нэг юм чойг маань айгүй гоё яг өөрийнхөө нэг гоё шин 5 литр сүүг өгчөөсөн. Тэрийг хөөрүүлээд шин тараг бүрчээд байгаа гэсэн. Тэгээд юу өглөө босоод би өөртөө болоо охиныхоо хүсэл дээр сүүгээр бөөрүүлээд өхийн шилдэн сүүгээр шилдэн сайхан таргаа бүрээд аргасан. Орой очиж шин таргаа одод хүсээ ядуу хэлээд одоо бас миний энэ ажиллаж байгаа Туркийн компани болохоор тэр нөгөө дотор үг хайлуулдаг асуултад тэр юу байгаа вэ? Экстрим бижин асуудаг. Би одоо сар гарна 4 хил байгаа хасчихсан. Тэгээд тэрийг бас нөгөө шин тараг юм уу сүүндээ ингээд өсөдөө тохоор илүү үлдэнтэй. Тэгээд тэрэндээ зориулж одоо яг одоо энэ сургалтаа ашиглаад одоо шин таргаа яг гаргаж ирээд бичлэг хийгээд нөгөөдгөө найруулж одоо маргааш тийм юу онлайн дээр тийм яг нөгөө найруулж өгж байгаагаар одоо бичлэгээ тавьж байгаа. Бас одоо яг одоо би одоо нөгөө төвтэй суучихсан. Яг өөрийнхөө таваар яг одоо аж аргалтайгаар амьдж байгаа юм. Яг юу хиймээрэн тэрийг хийгээ аж аргалын нөгөө чиг гармаа амьдж байгаа. Тэгээ нөгөө яг өөрийнхөө төвтэй одоо яг нөгөө тэрээс гадна нэмэлт орлоготой өөрийгөө аялуулж тэгээ бас бүжгэнд явж байгаа. Бүжгээс ямар гоё юм бэ тий. Тэр ингээд бүр ингээд цаанаас яг үеийнхэн гэрэлтэж амьдарч байгаа. Ямар гоё юм бэ тий. Баярлалаа. Маш гоё бүтээлчээр өнөө өглөө хийсэн байна тий. Ер нь тарих бүрээ ячаад өөрийнхөө төвтэй. Баярлалаа. Таны нүд чинь бүр гялалцж шээ. Бүр ярьж байхдаа бүр гялалцаад байна шүү. Ааха. За баярлалаа. Тэгээд өөртөө хэлсэн айтаахан бүгд цай чамдтай фикстэй сешн хийчихээ. Тэгээд нааш яаж та юу байна?
Дараа нь сайн дээж өгдөөсөн чинь бага байсан залхуу. Мгм. Оо, аха. Тэгээ сая орж ирэл сая юу болж байгаа өөрөөсөө хэлж байгаа. Мгм. Хайр төрийн төвтэй гац төрийн боллаа. Тэг Мгм. Ямар гоё юм. Гэтэ сүүлийн өгнүүд нь ямар гоё юм. шинийг авах. Өдөр болгон надад юм болж ирдэг юм. Мгм. Ямар гоё юм. За. Та? За. Ямар гоё. Гэтэ бүх юм баг шингээгээд багтаагаад оруулсан юм шүү те нэг өгүүлбэр те. Ааха. Баярлалаа. Ааха. Ярих төлөвлөлттэй. Ааха. Өглөө яг нэг юм хийгээл үн тэрийгээ хөрөхөд тэгэл өдөр орой тэгээ байтлаа тэгэл тэрийгээ идэл өнгөрдөг байх нь шүү дээ. За манай онлайн ааха. За. За та алийг сонгож бичв. Шүлэг хэлбэрээр л ороод ирлээ. За. Амьдрал бол аз жаргал, амжилт бол төвчээр хатуужил, үйлдэл бол үр дүн, дасгал бол давтагдашгүй мэдрэмж. Чүү яач юу? Инээ төхөр бол баяр баясгал, энэ дэлхийн хүн бүр жаргалтай байгээ гэж ороод ирлээ. Ямар гоё юм бэ? Та чинь бүр амар шүлэг төгөөсөн юм шүү те. Та тэгэхээр өглөө айгүй гоё 50 сайхан сэрсэн гэсэн үг үү? Орж ирээд цуугаар битсэн чинь яг ийм өгнүүд л ороод ирлээ. Өглөө л ер нь яг босцоод нэг гоё дасгал хөдөлгөөн хийгээд тэг хүмүүс рүү бас чат хийчихээ. Ааха. За баярлалаа. Тэгээд энэ мөртөд ороод ирлээ. За. Хэдүүлээ энийг бас хий. Ерөнхийдөө яг юм зураглал маягаар бас хийж болно л доо та. Өөрөө одоо дэвтэр дээр тэ ямар байдлаар одоо бичхийг, зураглал хийхийг хүсэж чинь. Тэгэхээр сая ингээд маш олон мэдрэмжүүд ингээд бидний дотор бол ингээд сүлэлцсэн байна шүү дээ тий. Маш олон мэдрэмжүүд төрөөд болоод мэдрээд ингээд өөрчлөгдөөд буюу маш олон мэдрэмжүүд ингээд бид нар мэдэрсэн байна, хүлээн авсан байна, хариу үйлдэл үзүүлсэн байна. Тэгээд нэг мэдрэмжийг хэдүүлээ сонгож аван тий. Таатай тааламжгүй аль нь ч хийж болно л доо. Заавал таатайг нь эсвэл таагүй нь сонгож хэлэхгүй. За тэгээд яг тэр мэдрэмжийг сонгож авсан мэдрэмжээ
За тэр нь яг магадгүй юунаас болсон одоо мэдрэмж надад тэгж мэдрэгдсэн бэ? Яг надад яаж мэдрэгдсэн? За яаж бас ингээ хариу үзүүлснээ хэдүүлээ бодоод бас бичнэ гэсэн үг. Яг нэг мэдрэмжийг сонгож аваад тэр нь юунаас шалтгаалж надад ингэж мэдрэгдэвэ? Яаж одоо мэдрэгдэв буюу танд ингээ тэр нь ямар санагдсан? Тэгээд ямар хариу үйлдэл та үзүүлсэн бэ гэдгээ бичих нь шүү. Нөгөө нэг одоо мэдрэмжийг бас хэдүүлээ ингээд анзаарч одоо сурж ийн л гэсэн үг л дээ тий ингээд яг буцаагаал ингээд бодоол дүгнээл тэнгуүлээ тэрийгэ буцаал одоо бичгээд бичиж гаргаж ийна гэхлээр яг нөгөө нэг би одоо ингээд хүүхдтэй л жишээ авд юм да нөгөө хүүхдүүдтэй их ажилдаг болохоор өөрөө арайч хүүхдтэй болоогүй л байгаа л да харахаа. Тэгээ хүүхдүүдтэй ажилдаг болохоор бас аав ээжтэй ингээ ажиллана мэдээ үг шаардлагатай байдаг. Тэнгүүтлээ ингээл нөгөө хүүхэд айгүй ууртай болж гин, уцаартай болж гин. Тэ надад ингээд одоо ерөөсө нээлттэй ингээ ярьж чадахгүй байна. Тэ ерөөсөө л ганцаараа л байгаад нь холол байгаад ингээд ч юм ингээд ойлголцоход ингээд хэцүү байна гэдэг асуудлуудыг маш их ярьдаг л та. Тэнгүүтлээ тэр хүүхдүүд амар уурлахтай амар юм хүнд хэлбэрээр уурладаг сэтгэл хөдлөл маш өндөр те ийм хурцдмал байдлаар одоо өөрийгөө жоохон илэрхийлэх гээд байна гэж бас аав ээжүүд маш их ханддаг. Гэтэл нөгөө нэг эргээгээд ингээд ярилцаа дундаас нь дүгнээд ингээд бодохоор аав ээжийн буюу одоо насанд хүрсэн хүмүүс бас тэр сэтгэл хөдлөлүүдээ яаж одоо хүмүүст илэрхийлж нөгөө нэг гаргаж илэрхийлд юм бэ гэдэг нь ингээд чухал болчиход байгаа байхгүй юу. Тэгээ бид нар нөгөө нэг хүүхдүүдийг чи барыг ингээд уурлаж болохгүй ямар амар муухай ааш авиртай юм тий яасан муухай зан ааштай ингэж хилдэг ярддаг хэрнээ зөрүүлээд бид нар чинь нэрээ тэр нөгөө нэг уур уцаар бухимдлыг хүмүүст яаж нэрээ өгөөд байгаа юм бэ? Ямар хариу үйлдэлүүдийг үзүүлээд байгаа юм бэ гэхлээр бас л юм нэг тааламжгүй арай л одоо юм муухай гэдэг ч юм уу тийм байдлаар илэрхийлэх гээд байдаг учраас насанд хүрсэн хүмүүс ч гэсэн нөгөө нэг өөрийнхөө тэр мэдрэмжээр ажиллаад сурцсан байх юм бол илүү үр дүнтэй юм байна л да. Магадгүй одоо ингээд ажлын орчин гэдэг юм бол мэдээж бид нар чи одоо нөгөө маш олон төрлийн хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ тий. Маш өөр одоо онцлог шинж чанарын одоо харилцаатай хүмүүстэй харилцаж байгаа өөрийгөө ойлгуулах хэрэгтэй энийг би тайлбарлах хэрэгтэй тий гэрээ хэлцээр хийх хэрэгтэй гэдэг ч юм уу гэх мэтчлэн тэгэхээр яалтчгүй таны одоо тэр дотор байгаа мэдрэмж буюу таны яриагаар би бинийг одоо бид хоёр одоо би бинийг дүгнж гинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны яриа тэр мэдрэмж илэрхийлэмж чинь бас ямар байгаас шалтгаалаад тэр ажлын одоо хамтрал тэр одоо хүнтэй ярилцж байгаа ярилцлага гэдэг ч юм уу те ерөөсөө л нөгөө мэдрэмжтэй бас ингээд тулгуурлаж байгаа гэж ойлгож болж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө нэг заавал ажил дээр энэ мэдрэмжийг одоо яриад байх биш зүгээр өнөөдрийн хийж байгаа дасгалууд бол зүгээр л яг нөгөө таны мэдрэмж та одоо гэртээ байхдаа эсвэл гаднаас тэр мэдрэмжүүдийг яаж хэрхэн ингээ авбаа ямар одоо санагдваа гэдэг ч юм уу тий өөрийнхөө тэр мэдрэмж одоо сэтгэл зүйтэй одоо харилцах юм дасгалууд гэсэн үг. Тэгэхээр мэдээж нөгөө нэг өөрийнхөө сэтгэл санааг тайван бай, ууртай байна. Эсвэл дараах одоо танаас одоо гарах тэр хариу үйлдэлийг та зөв зохистойгоор шийдвэрлэж чаддаг байх юм бол өөр одоо ямар ч одоо харилцаа, хамтрал тий ажлын гэрээ хилцээр уулзалт тий хилцүүлэгч гэдэг юм уу тийм юмд одоо өөрийгөө илэрхийлэх зүйл байх юм бол тэн дээр бол яг одоо цаа зөв зохистойгоор гэдэг ч юм уу юм гоё үн цэнтэйгээр тэр харилцан яриаг аваад гараад явах одоо юм чадвартай одоо байна л гэсэн үг юм. Тэгэхээр одоо ийм жижиг дасгалуудаар илүү одоо таны зүгээр мэдрэмжээ одоо хэрхэн яаж мэдэрж гин та бас энэ мэдрэмжүүдийг яаж одоо бусдад илэрхийлдэг юм бэ? Эсвэл өөрөө өөртөө бас ямар одоо хандлагыг үзүүлдгийг, бусдад хэрхэн үзүүлдгийг гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсүүд бас бодогдох байхаа гэж бодож байна. За та бичээд болсон бол хэлээрэй. Би тэр юу
Надад бол болсон. Мэдрэмжээс үссэн бүгд бодлоо. Мэдрэмжээс үссэн бүгд. Арай болоогүй. Тэгэд мань пост хийсэн гэлөө. Мэдээлэл хүргэсэн пост хийсэн үү? Бэж үзсэн үү? Бодсон уу? Өнөөдөр бас хэдүүлээ нэг утгас Шин. Пастагтай өөр хоёр дээр юм аа. тий өөрсдийнхөө буюу тий өнөөдрөөс хэдүүлээ төгсгөлтөн тийм үү? За. Аха. Өнөөдөр татлаг гэсэн. Хэдүүлээ төгсгөлтөн нэг кано дээр бас пост бэлдэж өөртөө яг үзье. Эхний удаа туршилтаар ер нь нэг мэдээлэл одоо хүрсэн нэг пост хийчих гэдэг юм уу те. Нэг жишээ юм харуулад тэгээд та ядын пост болохоор яг өөртөөхөө одоо ажил ямар мэдээлэл хүргэж байгаа гэдэг агуулга өөртөө онцлогоор гаргаад тэгээд пост бэлдэж үзье шүү. Тийм үү? Аха. Игцэн үү? Яаж хайцсан юм? Пэйж хуудас Нэмэр. нэмэр байна. Шинээр үү? Яаж болно л доо. Таны хаягаар л ороод нийцүүлсэн. Юун дээр та пэйж хуудас нэгж байгаа? Хийж байгаа нөгөө юмнуудаас үзүүлж. Дараа нь чи дандаа авах чи юм. Тэгэхээр харин постэр юмдаа бэлдээ сураад тийм постэр хийсэн дээ. Нэг ихэнх шатнаас авахгүй танаа юу ч ойлгохгүй байж нэг нөгөө бэжж хөтлөж чадахгүй батаа авах нээр бас болчих юм яаж хийж. Тэгэхээр ихнийс нь ойлгохгүй таажиж тэгээд постэр яалтгүй өнөөдөр тааш. Өнөө жижигтэй пост яаж бичих заасан шүү дээ. Дөрөв зурган дээр ашиглаад яаж одоо засчлаа юм даа. Тэгээд энэ нүглээ алам хийх багшаас өнөөдөр хийчих яваад. Тийм даалгавартай байсан болоо та нөгөө нэг даалгавар гэсэн. Нэг зөвлөгөө өгчихсэн шүү дээ. Зөвлөгөөд надад өөрсдөө хүнд ийм нэг хэлсэн шүү гэдэг зөвлөгөө даам пост. Энийг хийсэн бол өөрсдөө танд хийсэн. Надад хүн өөрөөр хийж чадах юм хүн хийчихсэн шүү дээ. Яг постод ингээд маш олон л янз төрлөл байна л та тий. Бодит зургаар би яг л нөгөө хэдүүлэн сая яриад байгаа ачлан нөгөө өмнөөс стори тейлинг гэсэн шүү дээ. Тэгэхээр стори тейлинг хэлбэрээр та бичээд бодит зураг оруулж болж байна. Эсвэл тухайн бүтээгдэхүүний ач холбогдлыг нь таниулах пост хийх юм бол яг нөгөө бүрийн хэмжээний пост тэр бүтээгдэхүүний зургийг нь оруулаад
бичиж болж гин гэдэг ч юм уу. Эсвэл хямдралтай пост гэдэг ч юм уу. Тэ ийм хувь ийм. Эсвэл ач холбогдолтой нь холбоотой. Энэ юм чинь одоо ийм ач холбогдолтой шүү гэдгийг ингээд бичиж болж гин. Эсвэл нэмэлт мэдээлэл хүргэхээр ч гэдэг юм уу. Тэ ийм агуулга эсвэл нөх хүмүүсийг сэтэлжүүлэх, идэвхжүүлэх постууд гэх мэтчлэн ер нь ингээд бичгээр болон зургаар, постоор, видеогоор, рилээр гэдэг ч юм ингээд маш олон төрлөөр хүмүүст хүрч болж байна л да. Тэгэхээр та бас нэг хичээлийнхаа туршид нөгөө янз янзаар бас хийж үзэх, турших байх гэж бодчих. Тийм. Энэ жижиг нь намын баяр байсан шүү. Тэ 5 үлдсэн шүү. Нөө хайр дүүрэн гэр бүлээс өмнөг ирсэн дээ. Харин бичсэн үү та? За саний бичсний нэг хуваалцмаар байгаа нь хуваалцчих. Яг амар бүгдээрээ биш. Хуваалцмаар санагдсан хүмүүс нь хуваалцчихээ бичснэ. Цаг агаар бас сэтгэл санаанд бол нэлээд хүчтэй нөлөөлсөн байж таны хувьд бол тий. Аха. За. Надад тусалсан шүү дээ. Аха. Өөрчлөлт. Ажлаас чөлөөтэй. Дотор ингэ явсан чинь хүмүүс ингэ дулаах ингэ нэрцэн явуулсахгүй. Аха. Нэрсч өчтөр нэг юм цагаан цэвэр талааж өмсөө. Цагаан цам өмсөө. Тэгээд доороо цаам хүсвсэн. Чи ганцаараа зам болсон. Хүмүүс арай нэг сэрвэлцэн болохоор арай хав намрыг гүрт өмөрдөг. Тэг би бүр яана явцсан гэж бодчихсон. Чи яг нэг өнөө өглөөч ингээд цуваа өмсөн та ууттай хогоо бариад яаран галаа. Ууттай хогийн сав руу шидэх зураа. Өөрхийн зөвхөн өдөр байгааг нэгэрлээ. Ямар азар цуваа өмсөө гэж бодож амживаа. Хин заяас нэг үтцэх хгүй зөвхөн байсан ч гэсэн. Одоо нэг бүрий дээр тэр хальт өгүүлбэр уншаад цуваа нэрсэн. Тэр чинь ингээд мэдрэмжтэй. Тийм байна тий. Би болохоор өнөө өглөө ерөөсөө зэврэн гэдгийг мэдрээгүй юм биш. Яг ийм нэг дундаж жоохон үйлэрхийлэл байгаа юм байна да гэсэн бодолтой. Жоохон шороо шуурах юм болов гэсэн юм надад бас төрсөн юм байна. Гэтэ амар зэврэн ийм одоо нэг муухай гэдэг штеп. Яг тийм биш. Ер нь нэг өнөөдөр муухай шороотой байх наа л гэж би нэг шороолт өсөөлж өглөө. Нэг юм мэдэрч өгсөн. Өнгө амар. Юу цаг агаар. Тэгээд хүнд амар нөлөөлдөг. Би хэрвээ ажилласаа нэг нэгэн өмд өмсөл тэгээд нэг хар ногоон цамц өмсөг гарах юм бол хар ногоон үсгийн чанар цав цагаан өмсөд харахгүй болно. Чинээр арай л ирсэн болчих. Тэгж өнөг нөлөөлдөг. Цагаан өчөө ер нь айгүй гоё гэгээлэг тийм гоё харагдуулдаг шүү дээ. Маш гоё цэвэр цэмцгээр гэгээлэг гэдэг ч юм уу тий. Өдрөө тийм шалтай юм шиг. Өдөр яг нэг жоохон хэцүү л харагддаг бах тий. Тэрнээс л бас ер нь хүн хүний бас харж байгаа нь өөр л ах л та тий. Баярлалаа. Өөр ихэн хуваалцах үзлээ. Байна гэдэг нь. Хөө байгаа нь ер нь яг энэ бүдгчтэй асуултыг мэдээж Тийм бах тий. ер нь тэгээд нөгөө уцаа угаасан мэдрэмж ерөөсөө бараг бас бүгдээ ерөөсөө биш бүр хаасан мэдрэмж бүгдээ жоохон мэдрэмж Энэ цай өргөснөөс л ихсэн шүү дээ энэ тал тий. Тэгсэн чи доороос нөгөө нэг залуу болооч гэсэн. зүгээр нөгөө андат чинь нөгөө утацгаа цаахаар юу харагддаг вэ? Байшингийн дундуур үс ямар ч хүн явдаггүй.
Тэгээд тэгвэл өдөрчдөг байхгүй. Тэгээд нөгөө засвар хийжсэн байшин амжилжсэн залуу би угаасаа хацаагаад өгсөн. Би болон зүжсэн гэдэг. Тэгээд тэрүүн манцаагаад. Тэгээд хатасаа өмнө айгуу ингээд гараад арилгаа махаар ичээр мөд ирэхгүй юм чинь заа өрөхгүй л бүгчтэй тэрээс яагаад үгүй юм гэж хэлчихсэн байсан. Таны нөгөө нэг боцсон ирсэн. Би ч 2 сар цаасан юм. Нөгөө хэмбэр тацсан. Жилч бодоо ингэдээс аваад. Ихэр чи ингэж ямар ч утсаа яс барьсан юм. Холоо тооч мууш. Яг зураг мууч гэсэн юм надад юм шиг. Ил цаанаас тохиом харин тавид юм. Оо хийлээ. Манай охин надад өмнө нөгөө эс хөрөнгөний дөрвөлжийн загвар болчихсон байхгүй. Надад нөгөө дөрвөлжийн загвар чинь надад санагдав. Тэгээд ийм дөрвөн юм хатаараа гэж сэрхэн нэг. Тэгээд нөгөө тэрээс автогээс болсон чинь балаа хүмүүгүй юу. Машин руугаа хаана ирсэн юм шинэ байгаад одоогүй. Гадаа тэргүүл замын хэсэг үуч ажиллагаа гэж байгаас үед тэгээд хэцүү. Тэгээд нөгөө ер нь болсон мэдрэмжээс үүсгэж байгаасан. Тэгэл бидрийг ер нь орхиод явдаг дөө. Олсон юу ч байдгийг те эд зүйлч байдаг юм уу янз бүрийн ажил холбоотой ч гэсэн те юмнууд бол тэгээл нэг замхраал нэг бол бүтэхгүй тэгээд үлдчихтэй шүү. Тэгэхээр бас л чухал нөлөөтэй л байгаад байгаа юм да те бас л нэг юм холбоотойгоор. Эндээс авчаа. Альбом 16. Гэсэн ч өөрөө хэрэг тавхаа шүү. Тэгээд цагдаагаар би хоорондоос үлдээж. Тэрний цагдаа маань тэлийн цагдаа тэрний тэлийн цагдаа хооронд хоёр бараг л утсан хоорондоо ингээд хэмжлэлтэй байгаа юм тийм. За бидэд нөгөө нэг өөрийнхөө мэдрэмжтэй төлөвлөхгүй одоо ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө бас зарим нөгөө пост янз бүрийн хэлбэр маань одоо яг таны мэдрэмжээр тулгуурласан одоо мэдээлэл өгсөн постууд бас байж болно. Тэгвэл хэрвээ тийм пост байх юм бол бас яаж ингээд уншиж байгаа хэрэглэгч нарт ингээд хүрч нөлөөлж болох вэ гэхлээр мэдээж хамгийн ойр дотн мэдрэмжийг ингээд бас өгдөг. Яагаад тэгэхээр одоо нээлттэй хуваалцсан бичвэр уншихад бол би ганцаараа ингэж мэддэггүй юм байна. Гэх одоо юм ойр дотн мэдрэмжийг бас өгдөг. Одоо ингэж жишээ нь одоо ээжүүдийн групп ч юм уу эсвэл ямар нэгэн одоо бараа бүтээгдэхүүний хэрэгжилж байгаа хэрэглэгч нарын групп ч гэдэг юм. Одоо ер нь янз бүрийн группуд байдгийн мэйл л дээ. Яг би сонирхож өгөр ингээ харж ирсэн. Эсвэл яг нэг пост байдлаа гэхэд тэр нь маш одоо өндөр одоо хандлттай гэхэд тэр хүртэл бидэрт ингээл одоо сошиалаар харахад бол айгүй ингээл хүрдэг л болсон байна л та тий. Үнэхээр таатай ах юм бол өө ямар хөөрхи юм бэ гэж магадгүй одоо зарим хүмүүс ингээл сэтгэлээ хуваалцдаг ч гэдэг юм уу тий. Нэг таагүй мэдрэмж явах юм бол магадгүй тэрийг ингээ бодож тэр өдөр жоохон хямардаг ч гэдэг юм уу. Иймэрхүү ингээд хүчтэй нөлөөг одоо сошиал хэрэглээс ингээл өгдөг л болсон байна л та. Мэдээж нөгөө нэг хэдүүлэнгийн ажил одоо мэрэгжил тэр ажлын үн цэнтэй одоо холбоотойгоор таны одоо хүрэж байгаа юм чи аль болох эрэг сайхан тийм зүйл байх юм бол илүү зүгээр юм болов гэж бол ингээд боддог. Тэгвэл зарим хүмүүс нөгөө нэг хандлт авахын төлөө ингээд нэг юм болж бүтэхгүй юм хийдэг. Ингээл нэг анхаарал ингээд хүрчээ. Тэнгүүт л би дараа нь одоо ингэчээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас ингээд замыг одоо тэр сонголтыг хийдэг бас хүмүүс байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр бол нэг одоо юм тохиромжгүй л одоо миний хувьд бол ингээд санагддаг. Тэгэхээр одоо та тэр мэдрэмж сэтгэлдээ бичгээр одоо хуваалцах үед бол дахиад одоо тэр итгэл хүндлэлийг төрүүлэх боломжтой. За тэгээд урам зориг тайвширлыг бас өгөх боломжтой. Буюу тэр хүнд бас дахиад нэг юм сэтгэл хөдлөлийг та тэр хүнд үүсгэж өгч гинэ гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэр хүн одоо тэр мэдрэмжийг одоо авлаа гэхэд дахиад одоо тэр одоо зүйлийг эргцүүлж бодох ч гэдэм юм уу эсвэл ямар нэгэн шийдвэр гаргалтанд нь та ингээд нөлөөллийг үзүүлж болно гэсэн үг. Тэгэхээр давхар хариу хүлээлт ойлголцлын тэр орон зайг бас ингээд бий болгож чадчихна гэсэн үг. Тэгэхээр ийм одоо ач холбогдлуудыг олон ач холбогдлуудыг бол ингээд өгч гинэ гэж ингээд ойлгож болно. За хэдүүлэнгийн нөгөө нэг пост хийх юм нь жоохон удаж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ пост хийх юм дээрээ ажиллаад тэгээд нэг хоорондоо ярилцаад юуг нь одоо сайжруулж болох вэ гэдгийг ярих гэж бодож байна. Тэгвэл нэлээд бас цаг явсан байна.
За энэ зүгээр ингээд та ядаж санал болгож байгаа олон төрлийн одоо бизнес эхэлж байгаа хүмүүс байх зүгээр ингээд сонирхоод үзээрэй гэж хүсэж байгаа. Энэ нөгөө онлайнаар бас ингээд байж магадгүй нөлөөлөл ятгалгийн сэтгэл зүй гэдэг ер нь яг хөө бизнес эхэлж байгаа хүмүүст яг хөө нэг уншаад үзэхэд зүгээр юм болов уу гэж ингээд бодсон юм. Би бас энийг нэг уншиж ирсэн. Тэгэхээр хүнд одоо нөгөө нэг бид нар ямар нэгэн зүйлийг хүнд ингээд санал болголоо гэхэд гол нь тэр хүний бас шийдвэр одоо нөлөөтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг одоо богино хугацаанд, түргэн хугацаанд ч гэдэг юм уу те шийдвэр гаргалтанд нь та яаж нөлөөлж болох юм бэ? Яаж та үүнийг одоо тэр хэрэглэгч нарт одоо богино хугацаанд хүргэж болохыг, үр дүнтэйгээр хүргэж болохыг гэсэн энэ нөгөө нэг санаа агуулгуудыг энэ номон дээр бас хөөхөө дандаа нөгөө жишээнүүд дээр гаргаж бичсэн байдаг. Тэгээд та сонирхч ивэл бас энэ номноос агуулгуудыг хараад үзээрэй. Тэгээд аль зүйлийг нь бас ашиглах боломжтой байна те тэрийг нь бас хараарай гэж хэлмээр байгаа юм аа. Тэгээд сонирхоорой. Зургийг авах уу те. Эсвэл онлайнаар бас байж магадгүй. Одоо ч бүр хөгжөөд нөгөө нэг подкаст шиг ч гэсэн хүмүүс яддаг болсон юм байл шүү дээ. Тэгээ та аль хэлбэрээр илүү сонсомоор гэдгийг тэгэхээр сонгоод сайж үзээд аль хэлбэр нь байна гэдгийг хараарай манайхаа. Өмнөх нэг Энэ юу? Рекорд хийж чаа. Сүүлд нь бас нөгөө видео дээр нь орох байх гэж бодож байна. За энэ дээр яг хөө ингээд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бас нэг судалгаануудыг ингээд хараад уншдаг л та. Тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн одоо тэр ажлын байр талбар бол маш өрсөлдөөнтэй талбар байдаг гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо салбарыг одоо сонгоод мэдээж ингээд ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг харахаар үнэхээр одоо дайчин шаргуу одоо ийм хэцүү бас нөгөө нэг цаг үе ингээд тохиолддог. Тийм учраас нөгөө нэг юм маш өндөр хариуцлагыг үүрдэг тий олон хүний өмнө хүчтэй юм шийдэмгий харагддаг. За зарим тохиолдолд бол яг нөгөө бүрэн дүрэн яг өөрийгөө одоо ингээд сонсох боломж ч одоо бэдгүү гэдэг ч юм уу тий маш олон яг нөгөө нэг ажлаа л одоо амжуулах хэвээр энийг одоо хийх хэвээр бүтээх хэвээр гэдэг байдлаар ингээд хандж идэг. Гэхдээ хаяа л ингээд заримдаа өөрийгөө орхигдуулах ингээд тохиолдол гардаг. Тэгэхээр зөвхөн та өөрийнхөө л мэдрэмжтэй ажиллаж хуваалцах нь бол магадгүй одоо энэ таны ажлын гүйцэтгэл тийм ээ. За тэгээ хувийн одоо амар тайван байдал эргээр нөлөөлөх ийм маш чухал чадвар ач холбогдолтой юм а гэдэг бас юм дүгнэлтийг гаргасан байсан. Тэгэхээр мэдээж нөгөө та ажлаа, амьдралаа, карьераа тий илүү одоо үр дүнтэй өсөлт одоо хөгжилттэй явуулах гэх юм бол магадгүй яг таны одоо дотор байгаа тэр зүйл мэдрэмжтэй хүртэл ингээ холбоотой байгаа учраас мэдээж та тэрийг зөв зохистойгоор мэдрээд зүгээр илэрхийлж сураад тий сайхан харилцаа хандлагыг үзүүлж чаддаг байх юм бол эргээгээ таны амьдралын одоо үр дүнд ингээд өөр ашгаа үр өгөөд л одоо явна гэсэн дүгнэлтээр би хичээлээ дуусгаж байгаа юм. Тэгээ хэдүүлээ нэг Canva дээр нэг бүтээгдэхүүний эсвэл нэг үйлчлэгээний ч юм уу тий ач холбогдлын талаарх пост мэдээлэл хүргэх гэж хичээе. Тэгэх үү. За ноутбук байх юм бол ноутбук дээр та хийж болно. Эсвэл утсан дээрээ бас одоо ашиглана гэсэн үг тий. Тадман Canva руу ер нь орж илүү? Canva application. Аппликейшн утсан дээр байгаа юм уу? Одоо ийм зурагтай байгаа юм. Си үсгтэй юм. Тий, Canva дээр тий. Энэ Canva дээр чи одоо ингээл одоо чиний яг манай ажлын янз бүрийн пост мэдээлэл юм л да. Яг хичээл, постор юу гэдэг бүх юма хийж болно. Тэгээ энэ дээр рил ч гэсэн ер нь бичлэг гэсэн эдитэлж болдог. Тэгээ яг анхан шатны юмнууд бол хангалттай хийж штэ. Canva. License card. Юуг нэр авчихсан бэл шүү дээ. Тэгсэн чинь мартсан мэт дуунаар би чийжилсэн байсан чинь.
Ханаа утсан дээр татсан. Хаана хийхээ? Кодын? Энэ За бра. Хаана бол тад өөртөө нөгөө мэйл хаягаараа ч юм уу өөрийнхөө бүртгэлээр л нэвтрээд орчих واخгүй юу гэлээд тад утсан дээр татцсан байна уу? Татлаа. За. Та канаа ашиглаж ирсэн үү? би байна. Байнгах тий гайг ашиглаж байгаа. За та сажуу нөгөө хүмүүстэй сайхан туслаа. Туршлагатай бас. Хаана бач ирч юм. Энэ л хийж юм даа. Таны мэйл манай хүүгийнхээ одоо нэг яг ингээд утсаа энэ хүүхэн мэлэнээс юм. iPad ID. тэгэхээр заавал өөртөө Тийм нөгөө энэ мэйлийнх нь кодыг нь асуугаад л хийх юм байна л та. Маш баяр гэсэн юм үү юм бэ? байна уу? Миний хүү нээс нөгөө сургалтын дээр ирсэн. Тэгсэн чинь нөгөө Canva application сургалтаа. Тэгсэн чинь чиний нөгөө нэг яг ээж хамгаа iPhone чинь нөгөө чиний юугаар байгаа юм чи. Тэгээд чиний ID юу хэрэглэхлээ гэдэг. Тийм Мэйл хаяг нь код нь хийдэж. Саний энэ Нүүсгэн том биш баяртай. маш баяр гэж бичих юм байна тий. Тэгээд Хэдээ 99 28 07 57 Болчихно. аюул орол намлцно. Тэг синси. За одоо уншиж байна. Даблчлаа. За тийм. Код юм уу тий? Тэг зүгээр нэг тэг C 9B байна уу? 29 28 энэ хинхээ Тэнийг цааш. нөтрийг Энийг цааш. нөгөө манай Америк дахь одоо салбар ахгүй юу? Тэгээ би энэний нөгөө постуудыг нь бэлдэж оруулдаг ахгүй юу? Тэгээ зүгээр нөгөө нэг санал болгохгүй л тайдаа оруулж байгаа. Одоо жишээ нь энэ бол ингээд нөгөө нэг гадаадд байгаа Америкт байгаа хүүхдүүд монгол хэлний хичээлээ үзэх боломжтой байхгүй баазны хүүхдүүд. Тэгэхээр монгол хэлний хичээл, өв соёлын хичээлүүд ордог гэсэн үг юм. Тэгэхээр одоо энэ дээр жишээ нь би зөвхөн монгол хэлний сургалтын зараа явуулахгүйгээр
Жишээ нь энэ дэр бол ингээд их хэлээ сурч одоо эзэмших нь хүүхдийн хөгжил зөвхөн харилцааны хэрэгсэл болоод зогсохгүй сэтгхүү болон хувь хүний төлөвшөлд маш том одоо хөрөнгө оруулалт болдгоо гэдэг энэ бол ингээд мэдээлэл хүрэх зүгээр ингээд идэвхжүүлэх одоо постонда жишээ нь орчиж байгаа байхгүй тий. Тэгээд их хэлээ сайн мэдэх нь хүүхдэд одоо дараах давуу талуудыг олгодгоо гэдэг ч юм уу ингээд ийм групп одоо постууд ингээд бэлдээд оруулсан байх жишээтэй. Тэгээ энэ бол одоо жишээ нь мэдээж одоо нөгөө монгол хэлний нэг өв соёл юм чинь одоо уйгурчин бичиг тийм ээ. Тэгэхээр монгол бичгийн үүсэл буюу уйгурчин бичгийн талаарх мэдээллүүдийг бас ингээд бэлтгээд ингээд оруулсан байх жишээтэй. Тэгвэл бусад бас түүхэн бичгүүд нь юу байдгийг ингээд зураг юмнуудыг оруулаад өвсө одоо онтайн зөвхөн бичсэн байгаа гэдэг ч юм уу тийм иймэрхүү бас постнер байна. За энэ нь болохоор нөгөө бас хөгжмийн талаарх мэдээллүүдийг хүмүүст хүргэсэн байдлаар Тэгээ энэ бол ингээ бодит яг нэг хичээл хүүхдүүд хамрагдаж байгаа юмнууд маань байна шүү дээ тий. Анзаарсан болон багаар суралцах сургалтууд ингээ явагдчихээн. Шууд энэ дугаараар холбогдоод мэдээлэл аваарай тий. За тэгээ ингээ хаштагуудыг оруулж болно. Тэгэхээр яг хүн ингээд шууд интернетээс монгол хэл өв соёл одоо юм суралт гэх юм бол жишээний сургалтууд одоо гарч ирнэ л гэсэн үг байхгүй юу хүмүүст. За тэгээ хөрхөн хүүхдүүдийн юу юм чинь монгол хувцас үндэсний дээл эрэгтэй эмэгтэй онцлог нь юу юм гэдэг ч юм уу. За тэгээ та үүнийг мэдхгүйгээр энэ одоо зүгээр л чөлөөт пэйжээ идэвхжүүлэх маягаар оруулж байгаа ч гэдэг юм уу те гэрийн дотор талд хүмүүст ингээ яаж суудаг вэ? Та яд үүнийг мэдгүй яаж суудаг вэ манайхаа? Дотор талд яаж суудаг вэ? Баруун талд нь зорчтой, зүүн талд нь гэрийн эзэгтэй галтгоор хэсэг. Аха. За. Гэх мэтчлээ яг ингээ олон төрлөө. За ингээл хил зүг гэж юу юм? Тэгээ хил зүгийн ач холбогдол нь юу юм? 12 жилийн амтан гэж. За тэгвэл зүүр үг гэж юу юм гэдэг ч юм уу те. Дандаа өнгө одоо дүрс хэлбэр нь ингээд өөр байгааз. Гэтээ ерөнхий одоо нөгөө нэг одоо энэ шар өнгө, нийл ягаан өнгө гэдэг ч юм уу те. Эдгээр нь ингээд алдагдахгүй одоо нэгэн хэвийн тэнгүүтлээ одоо утга агуулга юмнууд нь бол ингээд өөр өөр гэдэг ч юм уу. Энэ одоо манай нөгөө монгол хэлний багш байхгүй юу? Тэгэхээр бас ингээд ил өөрийгөө танилцуулсан байдлаар ч гэдэг юм уу. За энэ бол ингээд зарын бас постууд нь байна. Вашингтон DC гэдэг нь ингээд хот харагдчихээн тий. Ямар ч сан сургалтаа явуулж эхэлсэн байгаа мэн гэдэг нь хамгийн түрүүнд энэ хэсэг нь бол ингээд харагдчихээн шээ тий. За тэгээд доор нь бол ингээд нэг хөөрхөн бас нэг үнцэн одоо мэдээлэл хүргэх мэдээлэл оруулаад за мэдээж нөх холбогдох дугаар нь байж ин ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд идэвхжүүлэлтүүдийг хийгээд явж байгаа. Үгүй фотошоп дээр хийгээгүй гэсэн. За тэгээд оролцож ирсэн бас видео юмнууд. Тийм фотошоп нь илүү мэргэжлэх байхгүй юу? Хүсвэл бас фотошоп сурч болно. Мэдээж нөгөө нэг зураг одоо дүрслэл юмнууд илүү л нөгөө нэг тод өнгө зүс нь илүү сайн сайхан л харагдана л та. Гэхдээ бас Canva дээр яг нь ерөнхий пост юмуд бол хийж олно гэсэн үг. Тийм. Тийм гайгүй. Хэрвээ та голчсон одоо нөгөө нэг хэрвээ зураг татах юм бол тэрийг нь одоо зөв зүйлээс татчихдаг. Татахтаа хүртэл нөгөө нэг зөв татаад пиксел юмыг алдагдуулах уу татхад л уг нь бол бас гайгүй л тий. Бас хүсчихвэл нөгөө нэг боломж байх юм бол яг нөгөө нэг одоо Photoshop сурч болно л та. Тэр нь бол бүр гоё мэрэгжлийн ч гэдэг юм уу те бас байж болно. Гэтэ Canva-г бол бас маш олон төрлөөр ашиглаж болдог. Яг хөө хэрэглээд бас илүү хялбар байж магадгүй. Одоо нэг Canva дээр за Canva руу ороод одоо яг дагаад дураагаад тий бүгд татчихсан байгаа сте тий. За бидэд нөгөө нэг шууд бүх одоо загвар постынхоо юм хийхэд хэцүү. Тэгэхээр энэ одоо үүсгэх гэрээт гэж ааш тээ нэмэх хэлбэр дээр нь дарж агаад хэдүүлээ постер гэдэг одоо энэ
эхлээд хэлбэрийн дүрсийг сонгож байгаа гэсэн үг. За Instagram пост бол мэдээж энэгээр юм байна. Би презентацийн бэлтгэх юм бол энэгээр юм байна тий. За постэр портрет А2 хэлбэрээр бол юм байна гэдэг энэ ингээд дүрсүүд нь байгаа юм. За яг хөө зүгээр жишээ нь ингээд хэдүүлээ постэр портрет гэдэг энийг нь ингээд сонгочээ. Тийм энэ За ингээд ороод ирчихэж байгаа юм. Тий. Gmail гэж юм. За тэгэхээр ингээд хэдүүл ингээд сонголтын дээр нь ингээд темплейтүүд гарч ирнэ. Мэдээж маш олон төрлийн темплейтүүд. За ингээд доошоо гүйлгээд эсвэл ингээд хайж олно тий. Юу юм сонгохгүй. За нэг meeting дээрээс мэгс. За та дэдээс ямар загварууд гарч ирж байна. За та дэд болохоор нөгөө нэг яг нэг ажлынхаа ажил дээр ашиглах боломжтой постоо бэлддэг шүү дээ тий хэдүүлээ. Тэ өөрийнх нь зургийг оруулаад пост хийдэг шүү дээ. Тийм байна. Өөрийнх нь бараг танилцуулах юм биш. Өөрөөсөө танилцуулах шиг юм. Энийг анхны шатсан дээр болохоор ажил сонго. Яг ижилхэн шүү дээ. Энэ дээр чинь постэр болчихгүй шүү. Постэр гэж ийм гадчихгүй шүү. Та өөрөө л тэрийг өөр бичиж байгаа юм. Тэрнээс юм чинь загваруудыг дээр гараад та өөрөө энийг гол нь англиар бичих хэрэгтэй. Ямар постэр хайж байгаа юм англиар бичих. За Доор нь энэ загварууд гэсэн загварууд Доор нь юм байна. Бисэн загварууд заавал сурч аль загварууд одоо энэ дээр өөрөө олж шүү дээ. Одоо энийг нэг тооноо өөр хоорондоо ямар зүйлсээ одоо юу මොос юу эзэн юм одоо яавны хийж байгаа юм шиг нэг юм фаашаа. Нэг юм манай бодаа одоо энэ айсаа тийм. За Монгол бас болдог болсон гэдэг ах шүү шүү. Одоо зургуудын хийх үү? Юуны? Тэгэхээр наач нөгөө өөр зургууд авах юм бол өөр хон зургийг дэдгүүд оруулах юм бол зургийн хэлэлцээд өөр зургууд оруулах юм. Тэгээд та жишээ одоо ямар мэдээ сонгоно одоо энийг ингээд сонгосон байлаа гэж бодоход нэг бүгдийн нэг юугаа гаргачих. Сонгосон байлаа гэж бодоход энэний оронд өөрийнхөө нэг зургийг оруулъя л та. Энийг устгах нь. Тэгээд чинь өөрийнхөө танилцуулгыг хийлээ гэж бодсон шүү дээ. За энийг устгангууд яг утсан дээр чинь бас ийм өдөр нэг урд нь татчихсан болохоор ин гаж ирээд байгаа байхгүй. Татаад дагаад хийгээд одоо эндээс нэг зургийг ингээд сонгох боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо энэсээ өөрийнхөө зургийг авч хийж байна. Та хэд мань нэг зураг сонгоод open дараад ирэнгүүт нөгөөд чинь шууд эндээ ингээд зураг болоод ороод ирнэ эндээ. Тэгвэл эндээ дарангууд энэний хооронд ингээд тавьчих болно шүү дээ. Ингээд. За дагаад хий шүү. За яаж. Одоо эндээс аль нэгийг сонгоч.
Тань айланд нь танд одоо таалагдаж байна. Утсан дээр давхараа энд Канадад очих юм бол утаснаас ийшээ оруулаад тэгээд ингээд яаж. За яаж юм? Таны орсон шидээр тань нэг тэгээ эзэн хайдаараа мартугаар өчрөө. За одоо энэ зургийг усахын тулд энэ дээр ингээд дарна delete дээр даа. Тэнгүүд саний applet хийдэг хэсэг гарч чадаад дээ. Утсан дээр манайх арай өөр идэв ш. Гэхдээ энэ баг төстөө. Ингээд дангуун энэ зургнуудаас та сонгочих нэг юм. Тэрээ аутсан даа. Миний зураг бочихгүй. Нэлээ арай Чи энэ зурагтай байсан. Юу вэ? Тэгээд яаж вэ? Текст гэдэг хэсэг маань болохоор энэ текст гэдэг энэ ч болохоор тэр одоо энэ өгнүүдийн фонтоор бичих загварыг сонгодъё. Элемент гэдэг маань тэр одоо нөгөө дүнснүүд юмнууд маань дааж ирдэг байхгүй юу? Элемент гэдэг маань танаа загвараа сонгоно. Эндээ загвараа сонгоод ихтэй загвараа сонгочихно. Тэтгэл гэдэг загвар юм уу те? Загвар. Элемент гэдэг маань одоо тухайн үед таны зураг одоо ямар хэлбэртэй болох вэ? Ямар дүрстэй байх вэ гэдгийг сонгодог. За текст гэдэг маань одоо энэ бичвэрийг ямар хэлбэрээр бичихийг сонгоно гэсэн. За энэ ахааны танад нэг хэлбэр. Текст гэдэг маань одоо сая зураг бичих оруулалтаа устгах хэлбэр зөв чинь. Зураг оруулах үйл эндээ энийг сонгоод утаснаа зураг галерейдээс оруулах хэрэгтэй. Одоо тэгэхээр яг юм. За энэ нэг бичих шаардлага. Тэсээс сонгочлаа. Өөр юугаар эндээ Тэгээд дан дараа хэлдэг байгаа. Өнөөдөр нөө таны одоо чинь үүсгэн мэдсэн юм байна. Зээнүүд бүгдээрээ гараад ирсэн. 6 сонгосон тэгээд энэ applet-ийн файлсыг даавчих юм байна тий. За одоо тэгвэл энэ дээр ингээд дар. Энд чинь ингээд гараад ирлээ. За гараад ирсэн. За тэгээ гаргаж ирээ. Энэ хоёр чинь ижил юм дөрөвсөн. Би шал буруу юм сонгочихжээ өөрөө чадахгүй нэг олон бичих юм байна. Гинэ. Наат чи алсан болох ч штий. Биш юм. За дараа нь зургнуудаа сонгосон уу? Сонгоцоо. За зургнуудаа сонгосон бол одоо энэ зураг. Энэ дээр юу вэ? За энэ зураг одоо ийм фонто ийм цэнхэр өнгөтэй байгаа сте. Энийг тэгвэл арын алга болгочих болно. Өөр. Биш. Энэ мэл нөрөө. Энэ өнгөр. Яг утасны чинь энэ пик ремив гэдэг энэ хэсгээр дарангууд таны хувьд зургийн артлын фон ч алга болоод зөвхөн ийм дан зураг болчихно гэсэн үг. Тэгвэл та дан зургийг яаж ашиглах боломжтой болно гэсэн үг байхгүй юу? Энэ жогшин зураг гэхэд одоо энэ одоо цэнхэр фонтой юм бол одоо байхгүй байгаас үндсэн зураг нь бол энэ. Гэтэ цэнхэр фон хэрэггүй гэж үзвэл ингэ устгахж бодно. Тэгвэл ингэ цагаан дээр ийм гараад ич байгаа. Энэ үү? Энэ дээр нь буцаач ингэвэл энэ дээр ингээд энэ өстэй. Энийг устгамаар байна л та. Гамаарг бол ингээл зүгээр тааруулна. Зургаа. Photoshop дээр л ажиллах юм шүү. Одоо хин нэгч бол Canon нэлээсээ мэдэн штэ. Танилцуулга хийсэн. Одоо харин заавал нэг постэр бэлдэж чадгаа. Одоо харин аж хэрэгтэй юм гэсэн чинь нөгөө тэрийгээ сонгох гэсэн чинь дандаа нөгөө мэрэгжлийн нөгөө нэг эдж төлбөр төлөө өглөө. Тэр нь одоо ийм хүн болчих. Одоо тэр ментор дээр яваад байгаа постэр менторын зураг мурагтай юмнууд чинь дандаа ийм Canon дээр хийсэн юмнууд байхгүй юу? Тэгэхээр та тэгэж гоё хийрэн. Одоо би зөвхөн шууд хоёр ингээд энийг ярьдаг. Энийг үнэсэн. Ингээд нүсхийн. Ингээд сим гэхдээ энэ дээр ингээд бас томруулж байна та. Ингээд ийчих ингээд бод. Ингээд тавьж ингээд жоохон ингээд шахаж байна. Энэ утасны юм маасан миний зөндөөчлөлт хийдэг. За ингээд. Над энийг өөрчлөж байгаа юм байна. Шүүхэн син ажлын зарим. Ажил даавна гэж болсон юм уу юу гэх юм бэ?
Анийн жоохон яг ингээр л байж байгаа. Энэ их танай компани нэр юм уу? Үгүй зөв бэлэн текст ажлын зарын. Та тийш энэ номын баяр дээр хийсэн тег ном юу биш та. Энэ бол зүгээр кануудаар бид нар бүгдээр энэ постуудыг кануудаар хийдэг гэсэн үг. Энэ бол юм бинтийг Photoshop ма бирюсо тийм юм ашигласан юм байна. бас нэгтээс Тэгээд анханд яагаад та нар Photoshop юм дээр заахгүй байна гэхэд Photoshop бол жоохон өндрүүлсэн дизайнертай байдаг байхгүй юу. Тэгэхээр та нар арай их ойлгохгүй. Canon нь энгийн хэмнээ хялбараар одоо постэр бэлдэх боломжтой байдаг. Тэгвэл энийг постэр бэлтжээ та нар ChatGPT рүү оруулчихвал ChatGPT арай сайжруулад гаргаад байна. энэ бизнесний дугаарыг батгүй дөрөв ингээд дэвнээ тэгээд энэ өөрөө аюул болж Штэ ингэ наснууд байна. энэ ингээд булангаж зуршил би зураг фэйсбүүк дээр фото бүгд эндийн хэмжээний булангаж хэмжээд жижиг үзүүлс ингээд татдаг штэ. Тэгэхээр очиж хэмжиж байгаа штэ. Дараа англиар уу? Солон үзээ нөгөө дэш нь. тэгээд Монгол бас энэ байна фото. Энэ юм байна. Өөр Хоёул нэвтрээд авсан байна. энэ шиг ийм постэр бэлдүүлэх гээд байгаа штэ. Та нараа ирнэ. Хардаа. Та нарын ерөнхий мэдээлэл чинь байна, юу болох ч юм байна. Яг цаад энэ ерөнхий бүх юм ойлгомжтой байгаа хэвээр. За юмнаа болох юм байна. Хоёр хүн зочин метр оролцох юм байна. Энэ нь юун зориулсан юмнарын гэдэг бүх юм он сар бүх юм байна шүү дээ. Өндөр бүргүй юм байна. За энийг яг иймэрхүү л юм хийх гээд байгаа байхгүй юу? Ойлгомжтой. Тэгэхээр та одоо энийг ингээ хий. Эхний ээлжин танад ямар юм хэрэгтэй вэ? Тэрийгэ хийчих. Тэгээд темплейт дээр бас зураг биччихвэл зургнууд бас гарч ирдэ шүү дээ. За одоо надад нэг уулзалтын зураг хэрэгтэй байл та митингээ биччихвэл уулзалтын зургнууд гарч ирнэ. Энэ зургнуудаасаа би сонгочих болдог байхгүй юу? Энэ хийдэ нэг имид постэр бэлдүүлдэг. Таны хийж байгаа постэр ч одоо энэ л байна л та. Ийм. Текст. Одоо тэгээд наадхаа өөрөө ашиглаад юу бичих штеп. Энэ одоо дээдлийн үг байна. Энэ одоо юуны юм бэ? Өөр ч ямар ч хэрэггүй бол энэ устгад оронд нь өөр юм бичих. Одоохондоо удаж авах болохоор та хэд нөгөө нэг ийм дитэмтэй юмыг бол ашиглаж болохгүй дитэмгүй загвараас нь ашиглах. Дитэм гэхээр нэг шар юм гарч ирдэг байхгүй булан. Та нар дээр гарч ирж байгаа байхгүй. Манайх ч нөгөө нэг юу гэдэг худалдаад авсан болохоор эн чинь гарч ирэхгүй. Дитэм гэдэг маань юм. Тэгээ загварууд нь ер нь бол нөгөө нэг илүү гоё загвар гэвэл нөгөө нэг худалдаж аваад илүү нөгөө нэг гоё загварууд гарч ирдэг. Сарын гэхгүй. Манайх ч нөгөө бөөнөр худалдаж аваад нэг баг болчдөг байхгүй юу? Тэр чинь та нар нэг нь худалдаж аваа нэг ураад баг болгож эндээ оруулж болно гэсэн үг шүү дээ. Кано чинь. Худалдаж аваад багаараа энэ одоо өнгийн жоохон юм гоё хот өгдөг. байлны. Энэний өнгийн текстүүд нь олон бодолтой ингэж байна. Өнгө нь одоо тод боломжгүй энэ цаанаас онготой юм би. Цаанаас онготой юм тод болгож болохгүй маа. Болж штэ энэ өнгө нь. Одоо энэ зураг хамгийн ингээд хот дээр хашаа орж байгаа. Тэг ямар тод байх юм гэдэг чинь. Энэ 3 рэнжтэй энэ 2 үг байна та.
Ийм ягаан юм уу? Ууч яг хийж ямар хөө өнгөөр яв. Энэ л жаа болчихтой. Энэ үе хийх цагт хаанаа утсан байгаа. Тэгээд энэ хүмүүс шүү дээ. Хаш явсан байсан. Колон тань. Ингээд өөрийнхөө эсийн хэрэг. Ингэж тээ. Энэ зүүн дээр ингээд дарангууд энийг зүгт өнгөөрөө гараад ирчихсэн. Энэ дээр ингээд дарангууд энийг бүлэх тэнгууд энэ өнгөө сонгох ирэх гарч ирж тэнгууд энэ өнгөө ингээд сонгоод ямар өнгөө сонгох тэргээр ингээд одоо энэ дэд ч гэсэн юм. Өнгөө. Дэн хар болохоор энэ харна та нэг юм шүү. За одоо энийг яаж явах вэ? Энэ одоо миний дөрөв чи Англи хүчтэй Нөгөө ажлын зайс. хүмүүс ойлгосон ажлын зар. Ажлын зар гэж монголоор ч тийм юм. Ажлын 5 өдөр. Ажлын 2 өдөр. Амралтын 2 өдөр. Ажиллах юм яа. Амрах юм уу? Тий. Боломжгүй. Амралтын 2 өдөр яах амрах юм уу? Ажлын 5 өдөр амралт. Ажлын 5 өдөр гэж бичиж болох юм шүү дээ. Тий ер нь Цэвэрч нэм баа. Яа. Ажлын 2 өдөр амрах гэдэг чинь ажлын 5 өдөртэй гэдэг чинь л боос болоо. Ерөнхий загварыг бичиж штий. Ажлын 5 өдөр 2 өдөр ямар ч хэрэггүй. Ажлын 5 өдөр. Ер нь постэр үлдэхдээ яг ингэж за одоо энийг ингэж жоохон томруулт юм тий. одоо энэ спиритүүдийг өөрчлөх юм одоо цайзны Ямар цагаас нь яаж энэ дээр бас ингэж болж сүйтэд хэмж тийм бас чүлэрээ ураад сүйтэд дарыг сүйтэд олчих байгаа. за. Тий одоо жоохон бичих юм аягийн жоохон өөрчлөлттэй. Жоохон нүүрлэхгүй юм тий. Фонт нэлэхгүй. Таны ийм фонттой. Тэгээ ингэж хийсэн. Одоо яаж юм? Арай нэг өөр харагдаж байна. За одоо тэгэхээр энийг хадгална тий. За одоо энэний ингэ болчлаа гэж үзвэл энэ дээр нь даа шүү. Татаад авчиж чинь тий. Тийш одоо шууд энэ юугаа утсан дээр чинь гараад байна. Канагаар хийх юм шиг. Тийм канагаар хийх. Амархан марсан. Тэний хилэнд яг бэлэн загвар сонгоод ерөөсөө тэн дээр ашиг илүү дотоо өнгө юм төлөв шаардлагагүй. Одоо энэ татчих жоо. Ойн. Одоо ингэ харагдчих. Энийг Тэгээд надад Facebook руу орооч. Онлайн зэн хүн байна уу? Сумьягч. бас хол уншилдаг шүү дээ. Ингээд дотор текст гэдэг юм хийж. Байн би. За энэ өдрийн мэнд юм хийж гинэ үү? Одоо тэгэл дотор нь Хийж байна. За харуулаарай юу чадахгүй байна. Асуугаарай. За болчих. Манай тэр нөгөө текст постэр юм бас хийх юм болохоор оролцоод байсан. Цөөхөн үйлдвэр байгаараа заяа. Олон үйлдвэр байвал бичгээд хэцүү. Тий. Нэг постэр бэлтгэхдээ нэг олон үг бичээрэй заяа. Тэгэхгүй болохоор хүмүүс тийч уншихсараа анхаарал нь сарндаг. Манай постэр дээр цөөхөн үгтэй танаач. Олон юм бичлээ яг юм зориулсан ойлгох сэдв байна. Сарай юм зориулсан байна. Ерөөсөө болов.
Илүү дутууд юм мэдээлэл. Тэр чинь нэг ахын хоол амждаг тийм. Хоол амждаг. Хоол уншуулаад их оруулна шүү дээ. Тэр эдит идэж чинь арай та нар заа байж та нар арай итерхий яарад явах. Эхлээ хоолойгоо уншуулчаа тэгээд тэрнгээр ингээд карт кредит ашиглана. Тий. Цаанаас бас нэг хоол амждаг юм байдаг чинь тань болов. Юу хат мэдээлэл. Одоо нэг юу яасан бэ? Юу дуу яваад. Цаанаас нь Одоо нэг юу яриад байгаа юм. Одоо нэг өөрөө гарч ирэхгүй юм уу? Одоо нэг юу яриад байна шүү дээ. Одоо нэг яа. яасан гадар хоол амжуулсан. Тэгээд нэг жоохон сонин. Бид канал амжуулсан. Зургийн сэлчин маркетинг загварын сэлбэр зургийн сэлбэр. Давирны солин гэвэл ингээд хоомоо дараад л өөрөө цагийн сонсолно. Надад ерөөс юм хэлэхгүй. Сони яриад. Би бол надад цагийг сайн мэдчихсэн. Өөрөө гоо дараа нь авахгүй шүү дээ. Тэр одоо хөвжөд би Очоод. Одоо ингээд постэр бэлтгэхийн дараа нь болохоор та нарт одоо пэйж нээж хөгжүүлэх тэгэнгүүт дараа нь рил хийх гээд рилээсээ дараа зураг авалт ингээд яг юмнууд чинь дараатай явж байгаа. Одоо та надад ингээд бичээл текст бичих шууд пэйж рүүгээ оруулж. Одоо ингэ шүү постэр болчихсон. Тийм тэгэл постэр болчихж байгаа гэсэн. Би постэр болохоор шууд юу фэйсбүүк дээр тэгчих. Тийм. Эдээс дахин хийгээд авах тусмал та хэдийн одоо энэ кануудаар ажиллах чадвар чинь нэмэгдэн шүү дээ. Канадаар ажиллах. Чат GPT гэж хайнгууд баг чат GPT бараг л хариулаад гаргаад ирнэ. Одоо та нарын үндсэндээ ийм л постэр бэлтгэхийг та юм заах гэдэг байгаа шүү дээ. Нүд нь тодорхой байна. Амар олон юм байхгүй. Босton та түрүүн рилээ хийгээд яваарай. Тий. Тийм суугаад Facebook групп руу ороод лайв хийчих. Одоо яг групп дээр лайв хийж байгаа юм. Даалгавраа хийж яваа. Хийхгүй юм надаас суугаад хий шүү. Өөрийнхөө тухай ярина шүү дээ. Таны одоо англи хэл мэдэхгүй шүү дээ. Хин гэдгийг чинь. Одоо шууд хийлгээ явахгүй гэртээ ажиг хийж ирэх хэрэг байхгүй. 14 онд л шүү дээ. Манайхаа зөвхөн 6 нас солио. Даны гомдох чинь. Зөвхөн юу За ингээд одоо та 6 нас насны сонгож шүү дээ. Одоо гэдэг рүү ороод цэцэг шийдсэн үү? Насомьёг юу хийж байгааг нь харъя да. Яг тарах уу? Утсан дээр хийж байгаа. Утсан дээр за групп руу явуулаа. Дэлгэцээ ширдэх юм уу? Одоо яс хийлж явахгүй та нар гэртээ хараад хийхэр хин ч хийхгүй. За л харъя да та юу хаалаа? Эсрэг шот тэгээд надад явуулаа. За. Эсрэг шот тэгээд ангийнхаа групптэй тавьдаа юу хийж байгаа гэж харъя да. Зөвлөгөөр нэг юм дотор байгаа санагдаад байгаа юм. Түрүү нийтлээ бичээв шүү дээ. Одоо бич. Харин тийм биш. Нийтлээ бичээд оруулсан байгаа. Тийм. би яг юм. Нийтлэл нь болохоор Нийтлээ өөрөө яг комментээр бичсэн шүү дээ. Яагаад нийтлээ бичсэн шүү дээ. Үнэхээр тэрийг тэр тийм үү? тийм. Инснэр бичсэн поструулсан. Постэр мосруулсан. Зүгээр комментээр бичээд Танхи хаана хаш оруулсан. тэрний юуны өөрөө нэг зургийг оруулсан. Тэний талаар ингээд нэг нийтлэг сэдв одоо тэний гадар илүү нэг үгүй юм бичсэн шүү дээ. Тэгвэл танилцуулаад бай.
Одоо энэ шийдэл өөр бодвол ярих цаана хүн одоо энэ бүр бааш энэ тэгээд хийнэ гэсэн үг. Өөр хийгээгүй хүн хин вэ? Тэг чийц юм уу та? Хост дөрөв авах сайвс хэсгээс та их чаваа. Банана сочрот. Баян болж юм анаха. Хийж гинэ. Аян санагч наад Нөгөө нэг зураг оруулах гэсэн чинь өөрийн чинь зураг энэ дээр байх. Бид дээр байхгүй. компьютер дээр Facebook дээр ч юм уу. Facebook-ээс ийшээ татлаад явж энэ компьютер дээр Facebook-оор явж. Энд Тэгээд тэгвэл аруулж байгаа зураг нь ашиг. Эхнийгээд оруулах хэрэгтэй. Явуулсан уу та? Дөнгөж ихэлж байгаа тэрийг л явуулчихлаа. энэ чинь нөгөө нэг юу гоосон бэ? Компьютер дээр тавьсан. Энэ дөрөв дээр та. Copy. Control C. Control C. Red borsa control. Facebook юу энчээ чихгүй. Гэрээсээ хийн шүү дээ. 2 өдөр 2-3 стори оруулж байгаа гэдэг тий. 2-3 стори оруулж шүү. Оо та болсон ба штий. Болсон гэж юм. Та хийж чам уу? Мөн хийцмэс юм уу? Тест. Энэ зураг байсан гэж. Тэтгэж байна. Болсон юм байна. Өмнө ашиглаж ирсэн мө та? Одоо чинь. Сайн байна шүү дээ. Анх удаа гэхийг бодвол. Та тийшээ суугаад юугаа ярив? Одоо юу хэлээ? Одоо тийшээ суудлаа гэж юу хэлдэг. Тий.
Юу яана гэж байхгүй. Нүүр мөр нь хамаагүй. Ангийн групп дээр одоо бүр яг хийчихэд гарна шүү. Түрүү хийчихэд явуулсан чи хин чи хийгээгүй. Хийсэн үү? Аян санаагч гэхдээ юунд оруулсан гэж та. Өөргөө Facebook групп руу оруулаагүй л. Оруулсан юм. Түрүү танихыг би орж хараад бүр нөгөө юун дээр явуулсан байсан шүү дээ. Одоо өөр юу одоо өөр чинь зөвлөгөө нэг рилээ бичиж юу бичээг байгаа шүү дээ. Нэг зөвлөгөө пост нэг нийтлэг пост бичигдэг байгаа. Одоо зөвлөгөө рилээ сууд бичиж. Тий. Тэгээд зөвлөгөө тэр юун дээр оруулсан групп дээр оруулсан байгаа энэний дагуу бичих би тань байгаа. Бичгээ шалгууч явчих та. Тэгээ нийтлэг гэртээ очиод бичээд групп руу оруулна шүү. За сумья хичээл явуулсан гэдсэн юу явуулсан? Сумья хичээс юу ингэж хийчихсэн баг. Санааш Кано энэ ашиглажсэн үү та? Ашиглажсэн. Ашиглажсэн юм те. За та нөгөө зөвлөгөө нэг пост нийтлэл нэг юу хоёр хийх дотор байгаа тэрийг хийгээрэй за. За. Тэгээд танилцуулга зайваа групптэй хийштэй. За. Тэрийг яагаад хийхгүй байгаа лээ? Түрүүчийн гişэр дээр та яасан мэрч? Орос нөө бас хүчтэй сэжээгүйгээ нөхөд орон нутаг болохоор бас нэсэттэй сэжээгөө байгаа орж гараад явчихсан. За 3 дугаар 18-аас 21 цагийн хооронд хичээлтэй штэ. За. За одоо яг хичээлтэй энэ одоо нэг цөөгөөд одоо энэ 6 хичээл үлдсэн болохоор яг хичээлтэй тасалахгүй суумаар байна. Ямар нэгэн шалтгаан байвал өмнө өвчөөд тодруулахгүй зүйлээр миний чад руу залгаад асуугаад тодруулаарай заяа хийж чадахгүй юмнууд байвал. За. За тэгэхээр одоо хаана явж байгаа юм? Машин дээр явж байгаа юм тий? Харин тийм машин дээр яг. Тэр яаж хийсэн? Юу? Рилээ. Би их бодоод Үгүй тий. Тэрийг рилээр оруулсан шүү дээ. видео авахгүй зүгээр эндээ бичээд энэ зургийнхаа доор оруулчих зэ. Энэ зургийнхаа доор. Энэ зөвхөн дор Коммент нэгэ дараад миний даалгавар гэж авчих. Тэгээд уншаагүй тий. магадгүй. Тэнгүүд би тэгж уншаад даад одоо ингэж хэлчихэж шүү. Рил гэдэг. Рил гэдэг дараагийн хичээл хэлбэр юм за. Арай болоод. Яг юу шиг санийч болж байгаа орчин шүү дээ. Тэр рил нь арай өөдөлтөө. Тэнийг яг Тодорхой дээ. За одоо явахаас та. Хичээлээ хийчихгүй дараагийн удаа явуулахгүй шүү. Адам энэ шин дээр хийдэг гэсэн гэртээ очиад хийхгүй энэ дээрээ хий. Сумын агч та хаана яваа? Жон завгүй яваад байна уу? Өөртөө зөвхөн тэр яг эргээ бусад хэлсэн машин бариад байсан юм шиг та. Тэгээд зөвхөн нэг пост. Ер нь надад тэр 10 удаагаар юм хий гэж бодсон. За хийчихэд явуулах нь штэ заяа. За. За нэгтгэх өдрөөс өмнө явуулаарэ. За. Би биччих нэгтгэх өдрөөс өмнө гэрийн даалгавраа явуулна гэд. Өмнө одоо хийгээгүй гэсгэс юмнуудаа явуулах дараагийн удаа эдгээр рил мил хийгээд үзэн явж болохоор та юмнаас хоцрох гээд штэ. За. За та тэгвэл өмнө хийж над руу ангийнхаа групп руу оруулаад яваарай за. За. Тэгээ та ажлаа үзэлт явчих. Загваа авал. Асуу тодруулах зүйл хичээрээ за. За.